Бүлгийн хурлаараа бид бас 2-3 асуудал хэлэлцсэн байгаа. Нэгдүгээрт нь Монгол Улсын ерөнхий сайдыг огцруулах асуудлыг улсын их хурлын нэр бүхий гишүүд өнгөрсөн 7 хоногт өргөн барьсан. Энэ асуудалтай бас бүлгийнхаа байр суурийг нэгтгэж санал дүгнэлтэд гаргахаар болсон байгаа. За хоёрдугаарт нас улсын их хурлын дарга манаас сүүлийн үед улсын их хурлын даргын хурал удирддаг хурал зохион байгуулалт спикерийн энэ дээрээс бас ёс зүйгүй үйлдэлүүд их гаргаж байгаа. Энэ талаараас Монгол Ардын намын бүлэг бас ямар байр суурьтай байх вэ гэдгээс тодтогсон. За мөн дараагийн асуудал бол өнөөдөр тойргийн мандатын тоо хуваарлах асуудал бол бас аймаг нийслэлийн иргэдийн хурал нийлээ асуудал болж байгаа. Энэ дээр одоо бас бид анхаарах ёстой гэж үзсэн байгаа. Ингээд нэгдүгээр асуудлын тухай та бүхэнд бас мэдээлэл хийхэд Монгол Ардын намын бүлэг сая 100% саналаар Монгол Улсын одоо ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжинэ гэж шийдвэр гаргасан. Энэ шийдвэр гаргахад голлох үндслүүдийг бас та бүхэнд сонир болгох зүг байх гэж бодож байгаа. Нэгдүгээрт нь бол ард түмнийг хуурсан одоо ерөнхий сайдаа гэж үзэж байгаа. Нэгш төрний татвар нэмэхгүй гэж анхаа ярьж байсан. Өнөөдөр татвар нэмэгдэж ард иргэдийн кармаа руу гардурж ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт улам доройтож байгаа. Ганцхан жишээ хэлээ та бүхэн мэдж байгаа. Бензин шатхууны үнэ өнөөдөр дэлхийн бүх ихэнх хэмжээр буурсан. Манай 2 хөршид 40-с 50% буурсан байгаад Монгол улс өнөөдөр буугаагүй байж байгаа. Буух бололцоо боломжийн засгийн газар татвар нэмж ард иргэдийн кармаа руу гардурж нэмсэн гэдэг та бүхэн мэдж байгаа. За дээрэс нь ярих юм бол одоо 1 тэрбум долларын мах гаргана гэсэн. Өнөөдөр малчтын мал амьдрал маш хүнд болсон. Малын үн цэн унсан. Малын гаралтай түүхийн үед арьс шир ноос нолрын үн түүхэндээ байхгүй хэмжээр хямд үнэтэй болсон байж байгаа. Ард иргэд маань, малчид маань 1 тэрбум долларын малыг хизээ гаргах юм болоо, махыг хизээ гаргах юм болоо, биднийг хизээ гялалах юм а гэж одоо хүсэн хүлээж байна. За мөн одоо хүүхдийн мөнгийг бүхэл бүтэн 6 тэрбум төгрөг зарцуулж судалгаа хийсэн, тэр судалгаагаараа хийсэн судалгаагаараа үндэслэж 300 мянган хүүхдийн мөнгийг олохгүй гэдэг шийдвэрийг улсын их хурлаар оруулж ирсэн. Энэгээр иргэдийг бухимдуулсан. Гэх мэт олон үндслийг хэлж болно. За эдийн засаг гэж 3 удаа хэлжсэн та бүхэн санаж байгаа. Өнөөдөр эдийн засгийн өсөлт 2012 онд 17% байсан. За алтан ерөнхий сайдын үед бол 7.8% байсан. Өнөөдөр сайхан бэлэг ерөнхий сайдын үед 2% болж одоо буурсан байгаа. Валютын ханш маань түүхэндээ байхгүй одоо хамгийн өндөр рекордыг тогтоолоо. Төгрөгийн ханш суларсан, валютын ханш шангарсан рекорд 2012 төгрөг болсныг та бүхэн мэдж байгаа бах. Улсын төсөвт 3 удаа тодтол хийсэн гэдэг одоо олон зүйлүүд ярьж болно. За сая бас бид ерөнхий сайдыг огцруулах асуудал өргөн баригдах үед мэдсэн нэг мэдээлэл бол өмнө бид нар маш их хэмжээний өр зээл тавьсан байгаа. Өр зээл тавьсан. Гэтэл дахиад дөнгөж саяхан 850 сая долларын зээл авахаас гаднаас хөөцөлж байсныг бид нар сайн мэдсэн. Ерөөсөө одоо өмнөх өр зээлээ юунд яаж зарцуулахаа мэдэхгүй, зарцуулж дуусаагүй байж дахиад өр зээл тавих асуудал ярьж байгаа нь бол үнэхээр энэ улс орноо боддог улс орноо өрийн ангалд живүүлсэн Монгол улсын хүмүүр 14 сая төгрөг өртөө болцсон. Үнийг дахиж нэмэгдүүлэх, аж ахуй нэгж байгууллага болон өртөө болцсон. Улс маань улсаараа өртөө болцсон. Энэ өр зээлийн санаа зовхгүй байгаа нь бол энэ улсын үндэсний аюул байдал тусгаар тогтнолд нэлээд одоо томоохон асуудал болох нэ гэдэг үндслээр бид нэрээс ирж байгаа. За мөн аюулгалтай тэмцэх асуудал дээрээс ахиц гарсангүй. Үндсэн хуулийн цэцгийг авилгадаг 5 машин өгдөг. Дээрээс нь сайд нь далбан өрөөндөө авилгал авдаг. Энэ асуудал бол Монгол улсын засгийн газрын үеийн засгийн газрын түүхэнд байхгүй ийм асуудал байж байгаа. Иймэрхүү зүйлүүдээс болж одоо Монгол Ардын намын бүлэг энэ бол одоо ерөнхий сайдыг огцруулах хангалттай үндслэл болох нэ. Энэ одоо анхаарахгүй болохгүй нэ гэдэг дээр санал нэгдсэн гэдгийг та бүхэнд хэлье. Үндсэндээ улсын их хурлын дарга сүүлийн үед бол хэтэрхий түрэмгийлсэн дарангуйлагч маягтай байдлаар харьцдаг, хууль зөрчдөг, өөрийнхөө одоо үзэл бодолд нийцсэн, өөрт нь таалагдсан асуудлыг хэлцдэг, өөрт нь таалагдахгүй бол дураараа хасдаг,
гишүүдийн одоо үг хэлэх эрхэн талддаг, гишүүдийг элдвээр одоо хэл амаар доромжилдог гэд. Энэ төрлийн одоо улсын их хурлын дарга хүний ёс зүйд байж боломгүй ийм үйлдэлүүдийг гаргах нь бол сүүлийн үед эрс нэмэгдэж байна гэж энэ гишүүд бол маш шүүмжилтэй хандаж ярьж байгаа. Тийм учраас өнөөдөр манай намын бүлэг дээр бид нар яриад улсын их хурлын гишүүдэд хандаж олон гишүүд энийг ярьж байгаа. Зөвхөн манай бүлгийн гишүүд ч биш. Өөр бус одоо энэ шударгаас эвслээс, редакчтаас энэ гомдол бол нэлээд гарч байгаа. Тийм учраас улсын их хурлын даргад бол бид нар аль биесний шаардлага хөргүүлье гэж ингэ шийдсэн. Ер нь энэ дээр одоо хууль зөрчсөн зарим нэг үйлдэлүүдээс нь хэлэхэд бол сая 16 оны 1 сарын 21-ний өдрийн үдээс хойш чуулган дээр та бүхэн санаж байгаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын эрдэс бүрдээгүй. Гэтэл төрийн байгуулалтын байнгын хорооны хурлыг явуулахын тулд онгоцон дотор явсан нэг гишүүнийг чөлөөлж өөр нэг гишүүнийг оруулж томилуулсан ийм одоо хууль бус үйлдэл хийсэн. Өөрөөр хэлэх юм бол Батцэрэг гишүүнийг одоо Туркээс Сеул руу явж хооронд нь энд байнгын хорооноос нь чөлөөлөөд оронд нь Батхүү гишүүнийг томилж оруулаад эрс бүрдүүлж байнгын хорооны хурлаа хийж одоо хүч төрж асуудлыг шийдэх гэсэн ийм одоо агуулгатай. Мөн одоо дэгийн тухай хуулиар завсарлага авъя гэж завсарлага өгдөг үү? Гэх мэтлэнгээр ингээд энэ хуулийн зүйл заалтуудыг ярих юм бол олон ийм хууль заалтуудыг зөрчиж байгаа үйлдэлүүдийг гаргаж байгаа. Бид нар энэ дээр зөвхөн бас нэг жишээг та нар мэдж байгаа. Тухайлбал 5 толгойн асуудал. 5 толгойн асуудал гэдэг Монголын эдийн засагт маш их холбогдол өгөх ийм асуудлыг зөвхөн өөрийнхөө үзмжээр хаврын чуулганы нээлтэн дээр хэрвээ энийг явах юм бол засгийн газрыг огцруулна гэдэг ганц үг хэлээл 5 толгойн асуудлыг өнөөдрийг хүртэл гацаагаад Монгол улс өнөөдөр энэ 5 толгой гэдэг энэ том төслийн одоо үр дүн үзэж чадлагүйгээр нүүрс нь өөрөө одоо үнс болох хэмжээнд ороод эдийн засаг өөрөө өнөөдөр дордсон ийм төвшөнд орчоод байж байгаа. Сүүлийн үед ипотекийн зээл гэдэг юм ярьдаг. Ипотекийн зээл гэдэг юм яриад Монгол банкны ерөнхийлөгчийн өмнөөс үнийн хэрэг дээр ерөнхий сайдын нэрийн өмнөөс энэ ипотекийн зээлийн асуудлыг ярьж банкны хүү тогтоох тухай асуудлыг шууд одоо өөрөө хийж байгаа мэтэр ингэж олон түмэнд ойлгуулж ярьдаг болсон. Энэ бүхэн бол хит дураараа авирилж байгаагийн одоо асуудал юм аа гэж бид нар ингэж үзэж байгаамаа. Ер нь бол их хурлын дарга гэдэг бол мэдээж үндсэн хууль бол бусад хуулиар олгогдсон эрхтэй. Эрх хэмжээнийхээ хүрээнд бол их хурлын дарга бол үндсэн хууль болоод бусад хуулинд захирагдаж үйл ажиллагаагаа явуулах ёстой. Ингэж ажиллахдаа бол ямар нэгэн байдлаар улсын их хурл дотор сонгогдсон гишүүдийн нам эвсэл холбоо энэ байдлаар нь ялгуурлан гадуурхаж харьцах ёсгүй бүх юмыг хуулийн хүрээнд нийцүүлж ажиллах ёстой гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас энэ их хурлын даргын одоо авирилж байгаа авир бол сүүлийн үед тэрээс сэтэрч байна гэж үзээд Монгол Ардын намын бүлгийн зүргээс бол сайн дураараа албан тушаалаасаа огцрох ийм шаардлагыг бол улсын их хурлын даргад хөргүүлье гэж шийдсэн. Энэ шаардлагыг бид нар бол одоо энэ 7 хоногтой багтааж улсын их хурлын даргад хөргүүлнэ гэсэн ийм одоо шийдэл төрсэн гэдэг мэдээлээ. Улсын их хурл дээр олонний анхаарлыг татаад байгаа нэг томоохон асуудал нь юу гэхээр 2016 оны улсын их хурлын сонгуулийн тухай хууль бол одоо сайхан батлагдсан. За энэтэй холбогдуулаад сонгуулийн ерөнхий орооноос төрийн байгуулалтын байнгын ороон дээр эхлээд тойргийн мандатын тоог одоо байгаагаар нь хэвээр нь байлгах санал хүргүүлсэн боловч төд удалгүй дахин өөр нэг саналыг хүргүүлсэн байгаа. За тэр санал нь юу гэхээр орон нутгаас 8 мандатыг хасаад нийслэлийн 6 тойрог дээр 8-ыг нэмэх саналыг оруулж ирсэн. Тэгээ зарчмын үед бол хоёр одоо ялгаатай хоёр санал өнөөдөр төрийн байгуулалтын байнгын орон дээр байгаа. За Ардсан намын бүлэг өнгөрсөн 7 хоногт энэ асуудлыг хэлцэх үеэр завсарлага авсан байгаа. За энэ асуудлыг өнөөдрийн бүлгийн хуралдаар дахин ярилцаж Монгол Ардын намын бүлгээс хэвээр нь байлах нь зүйтэй гэсэн 100% саналыг бол гаргасан байгааг юуны өмнө дуулгая. За энэ асуудлын хүрээнд зарчмын нэг асуудал бол хөндөгдөж байгаа. Нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын 45 буюу сая 400 мянган хүн амьдарч байгаа. Тэдний төлөөлөл болгож 14 суудал бол чамлалтай байна гэсэн аргументыг бол зээнх бол дарга тэргүүтээ Ардсан намын зарим нөхдүүд бол ярьж байгаа. Гэтэл энэний цаана бол бас жагсаалтар сонгодог 28 байдаг. Хэдийгээр намын нэрээр сонгогдсныхаа дараа үндсэн чиг үүрэг нь бол нийт одоо улсынхаа хэмжээнд нийт хүн амаа төлөөж ажилладаг. Нийт хүн ам гэдэг маань сая 400
мянган одоо нийслэл амьдарч байгаа хүн ам маань бас энэний ард байгаа. Өөрөөр хэлбэл жагсаалтын 28-ийн үндсэндээ 50% нь буюу 14 одоо хуваар нь одоо дүүсэж бодвол дор хаяж 14 судал байгаа. А яг амьдрал дээр бол 28 гишүүд маань бүгдээрээ Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа. А энэтэй үүдэлтэй зарим гишүүд бол хэд хэдэн бас саналуудыг бас гаргаж байна. Юу гэхээр ер нь жагсаалтаар сонгогдсон гишүүдийн үндсэн одоо ажил үүргийн хуваар нь хэдийгээр одоо улс орны хэмжээнд гэж байгаа боловч нийт хүн амаа бас төлөөлж хэрхэн ажиллаж байна вэ? Орон нутагт хэрхэн явж ажиллаж байна? Жишээлбэл өнгөрсөн 4 жилийн хугацаанд жагсаалтаар сонгогдсон нэгч гишүүн одоо миний сонгогдсон аймагт бол ирж ажиллаагүй. Өөр аймагуд дээр бол бас тийм баг. 28 болвол үндсэндээ ажиллаж байгаа байдлыг хараадахаар ихэвчлэн гадаад харилцаа хариуцсан байдалтай ихэвчлэн бүгдээрээ гадаадад явдаг. Тойргоо сонгогдсон гишүүд бол гадаад томилтоор төдийлөн явдаггүй. Дээрээс нь жагсаалтаар сонгогдсон гишүүд хичнээн хууль санаачлав. Тойргоо сонгогдсон гишүүдийн санаачилж байгаа хууль гаргаж байгаа гаргая гэж байгаа шийдвэрүүд бол мэдээж одоо иргэд сонгогчдын нь өгсөн үүрэг даалгавар дээр тулгуурлаж тойргоо сонгогдсон гишүүдийн бодлого үйл ажиллагаа удирдагдаж явдаг ийм л зарчимтай. Гэтэл жагсаалтын 28-ыг өнөөдөр хэн удирдах бас яаж яваад байгаа. Гэх мэтчлэн зарчмын ер нь цааш анхаарч үзэх ёстой асуудлууд бол байгаа. Дээрээс нь нэг чухал зүйл юу гэхээр 28 дотор бас зөвхөн одоо улс төрчид төдийлөн зонкилж одоо бас бүрдэж байна. Гэтэл мэрэгжлийн салбаруудын төлөөл бас орхигдож байгаа гэсэн зарим одоо саналуудыг улсын хурлын гишүүд гаргаж байна. Хүнсүдэ аж ахуйн салбарын мэрэгжлийн хүн яагаад энд байж болохгүй гэж хотын инженерчлэл болон хотын хөгжил асуудлыг хариуцсан мэрэгжлийн хүн яагаад бас байж болохгүй гэж уул уурхай үйлдвэрлэл гэх мэтлэн одоо бас мэрэгжлийн хүмүүсийн үүрэг оролцоо төрийн бодлогод бас дутагдж байгаа зүйл байгаа юу гэвэл бас байх. Эцэст нь хэлэхэд 28 бол үндсэндээ нийслэл Улаанбаатарыг хотыг л одоо хариуцаж ажилладаг ийм л зүйл байгаа. Монгол ард намаас судалгаа хийлгэсэн. Тэгээд ингээд аймгийн мандатыг цөөлж хотод нэмэгдүүлэх асуудал ярих юм бол та дэмжих үү гэдэг дээр Улаанбаатар хотын 1000 орчим иргэдээр судалгаа хийхэд алслагдсан бүс нутаг зах хязгаар нутаг маань эзгүүрч тэр хэмжээгээр үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнол аюул занал учирна гэж үзэж байгаа нь нийт иргэдийн 40 гаруй хувь 43% нь үтсэн байна лээ. За хотыг мандатыг нэмэх нь зөвөө одоо хүн ам олон сууд юм чинь гэж үзэж байгаа нийт иргэдийн 20 орчим үтсэн байна лээ. За Улаанбаатар хотод хүн ам хит их төвлөрснөөрөө энэ мандатын тоог дагаад тэр хэмжээгээр Улаанбаатар хотын асуудал эхний ээлжинд нэн тэргүүн шийдэгдэг болсноороо Улаанбаатар хотын бий болох сөрөг үр дагаврууд улам нэмэгдэнэ. Өнөөдөр Улаанбаатар хотод гэмт хэрэг газар авсан Улаанбаатар хотын утааны асуудал үнэхээр гамшигын хэмжээнд хүрсэн байгааг та харж байгаа. Одоо зөвхөн гэр хороол биш нөгөө нэг агаар цэвэртэй гэдэг богдуул нэг зайсан толгоо тэр бүгд утаатай болсон. Энэ улам нэмэгдэнэ. Сургууль цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал улам нэмэгдэнэ. Хаана аятаа тухтай амьдрах орчин нөхцөл бий болон тэнэлүү хүмүүс тэмүүлнэ. Тэр хэмжээгээр хөдөөнөөс хот руу нүүх нүүдэл маш их хэмжээгээр нэмэгдэнэ. Энэ хэмжээгээр зах хязгаар нутаг маань эзгүүрнэ. Энэ зах хязгаар нутаг эзгүүрэх бодлогыг хэн явуулах гээд байгаа? Энийн цаана ямар асуудал байгаа вэ? Хязгаар нутаг маань үн цэнэгүй бол хязгаар нутаг маань эзгүүтэх юм бол юу болох вэ? Гэдэг асуудал бас яригдана. Тийм болохоор энэ бол мандатын тооны цааталт бол үндсэндээ зах хязгаар нутгаа эзгүүрүүлэх, тэндээс төлөөлөл, тэдний эрх шигшгийг хамгаалах, дуу хоолойг багасгах, боомлох ийм л бодлого явж байна гэдэг асуудлыг иргэд их ярьж байна. Тийм болохоор энд бас бид анхаарах ёстой гэдгийг бас нэмээ хэлчихье гэж бодож байна.